Би хувьдаа бол засгийн газрыг хамтарч байгуулад улс орны эрх ашиг нэгт байна. Бидэг одоо зориг агсныхаа бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө явсан. Гэтэл Монгол Ардын нам бол нүүр буруулсан. Улсын төлөө биш, зөвхөн намын дотоод зөрчлөө шийдэхин төлөө зүтгэцгээс. Тийм учраас бол миний хувьд бол хаширсан хүн. Тий. Шинэ намын удирдлагууд маань юу бодож байгааг бол би мэдэхгүй байна. Хэрвээ одоо дотоод арчилсан нам ер нь ярьсан юм уу? Одоо жишээлбэл энэ ардын намаас ийм санал ирлээ 6 сайд улсын хурлын даргын гих мэтлэнгийн ийм асуудал сошиал орчинд яваад байна. Бодитоо арчилсан намын дарга нарт ямар санал ирж байгааг би мэдэхгүй байна л да. Мэдээлэл хомс байна. Энэ үгүй хэлэхэд. Зүгээр хувийн төвшөнд бол одоо сайтуудаас мэдээлэл харж байна. Түүнээс биш одоо хамтрна гэдэг чинь энэ хоёр том нам хамтарч ажиллана гэдэг бол юу хийх юм, яаж хийх юм, хэрхэн хийх юм, ямар хугацаанд хийх юм, тэрийгэ намынхаа бах хурлаар ярьж иж эхэлдэг ажил шүү дээ.